Сая гоо арай ирцэрчлээ. Одоо цаг 9:30 болж байна. 9-гээ зэрчлээ. Уул нь бол гоо жоох оройтч өдөр бол 11 гэж зэрдэг аахгүй юу? Тэгээд арай ирцэрчлээ. Сэрэнгүүт нь бол норноос нь хад мөнцөн боловч буцаж унтсангүй. Гэхдээ одоо жоохон ганцаараа ингэж байж байгаа. Унтчих магадгүй тийм ээ. Өнөөдөр говьтой ерөнхийдөө гэр зур унжин гэхдээ өдөөс хойш ч юм уу эмнэлэг явж магадгүй. Нойр урж байна. Яагаад л хүчтэр орой мэдхгүй гэсэн юм. Халууцаад нэг тийм тухайлахгүй ингээд хөрөөсөөр аваад айгу оройтч унтсан би. Бараг 2 моригт унтсан баха. Тэгээ нойр ураад одоо ихтэй гоо заримдаа уусаад ингэж газараа орон дээр ингэж ичих юмцчихдээ. За жинхнээсээ өглөөний минь гойтой ёо дөнгөж цайс ирээд орноосоо боссон байна. Тэгээ одоо би шууд аэробикийн тийм кардио дасгал хийх гэж байна. Би нөгөө сая хэд хоны өмнө нөгөө Ливианг орж агаад тэгээд нөгөөсний шампунь авах гэж орсон л дагуулнал. Тэгээд энэ нүдэнд зүгээр энэ савлгаан нүдэнд айгүй хөрхөн харагдаад тусаа. Тэг өмнөсөн зөндөл харж л байсан л та тэр жоохон үнэтэй харагдаад байдаг байсан. Тэгээд сая нэг чусок болоод хямдарсан бахаар авч хэрэглэж үзмээр санагдаад энэ оог авсан. Тэгээд сая угааж утсан. Нийт амар гаагүй юм байна. Яг хөтөл юм шиг санагдлаа. За тэгээ энийг болохоор би нөгөө Facebook гүйлгэж агаад рекламыг олж харж ирсэн баггүй юу. Тэгээ реклам дээр энийг ингээд хэрэгэлсэн чинь энэ болохоор treatment баггүй юу. Ерөөд бол тижээлийн тас тэгээд энийг ингээд хэрэгэлсэн чинь бүр өснө ингээд амар намраал бүр ингээд амар гойлоодсан баггүй. Тэгээд би за реклам шиг үнэн бол гоё юм байна ингээд бодсон байжсэн. Тэгсэн чинь Ливиангт бас энэ зарагдчих харна авч хэрэглэж үзмээр санагдаад. Тэгээ аваад хэрэглэсэн чинь одоо би ингээ 2 дахь хэрэглэж байна. Тэг хэрэглэж эхний хэрэглэлтэн дээр бол угаасаа өсөөл аюу гой намраад бүр аюу гой ширхгээрээ болов салдсан мэлээ. Гэтэ яг реклам дээр шиг болоогүй. Гэтэ надад амар таалагдсан. Ус бүр яхаа аргагүй бүр аюу гой бүр ширхгээрээ салаад намраад идэм мэлээ. Тэг энийг та нараас миний бодлоор будагтай усандаас айгүй зүгээр юм шиг санагдсан. Реклам дээрээс будагтай усан зүгээр хэцэн байлаа яалаа. Тэгээ будагтай ус ч угаасаа ингээд нэг юм юу яагаад гэдэг штэ ингээд яг намирхаа болчтой штэ ерөөд айгүй гэмтэлтэй болоод нэг юм мод шиг нэг юм салхинд хийсэн чинь ингээд ширхгээрээ хийсгүй яг ингээд бөөндөө хийсээд нэг тийм болчтой штэ. Тийм болохоор будагтай устай охтууд манаас зүгээр хэрэглээд үзээрэй. Оливиангт зарагдчихжээ. Гоо ингээд заримдаа ингээд яг үнэхээр зайлшгүй жоохон харах завгүй ч юм уу ерөөдөө нэг өөрөө нэг 0 ордог ч юм уу. Гэтэ хойлохнаа байгаа үедээ би нэг өөр юм хийх болохоор ингээд жоохон саатуулаад нэг тавиад хүчтэй. Гэтэ энэ бол мэдээж ус хүүхдэд дийлэх харуулах муу л да. Гэтэ энийг бол байнга ингээд үзүүлээд байдгүй яг бүр үнэхээр зайлшгүй хойлохнаа байхдаа мэдээж ингээд би ч одоо 0 орч хүндэрдэг ч юм уу тий. Тиймэрхүү үедээ ингээд тавиад хүчтэй. Тэгэхээр ингээд хөрхөн ингээд энийг үзээд ингээд саатаад сууж идэг. Тэгээд сая бол шүршүрд орохдоо бол энэ дээр ингээд камерагаа тэгээ нүнгээрээ ингээд
охиноо хараад тэгээд ингээ орч гараад ирдэг. То боснаас хойш юу ч идэг байдаг. Тэгээ одоо орвос идэж чинь. Гогийн алимны нугшныг иймэрхүү олж байна. Тэгээ одоо манай охин 7 сар гараад эхэлж байгаа. Доотлих нь 2 шүүд бас уургацсан байгаа учраас ерөнхийдөө би ингээд баг багаар ингээд ийм бүхэл олгож өгч байгаа. Бэби! Бэби! Бандгаар сэтэн гоо. Бандгаар. болохоор одоо нөгөө нэг юм памперсыг бол нэг хэрэглэхгүй байгаа, памперснасаа гарч байгаа. Өдрийн цагаар бол памперс зүүхгүй байгаа. Тэгээд хөхөлсний дараа нэг 10-аас 15 минутын дараа тосоод шийлэгчдэг. Тэгээд бас усмас уусны дараа ч юм уу, дутуу усны дараа ингээд гэтэм 10-аас 15 минутын дараа тосгоорой бидсаа. Тэгээд нойр ойрхон тосоод тахаар тэгээд хөрхөн өмдөндөө шихгүй би засаад яг заримдаа яг тэгээд өмдөндөө бол шин тэгээд уусаа явахтай гэж бодоод памперснаас одоо гаргаж байгаа. Тэгээд хүндрэхтэй бол миний охин ерөөсөө памперсанд хүндрэхээ болоод баг 2 сар болж байна. Яг заавал өөрөө бүр ингээ нөө тосуулж иж хүндрэх гээд ингээд уусаа дүлээд ирдэг. Тэгээл тэнгууд ингээс очиод тосонгууд яг хүндэрдэг. Тэгээ уусаа памперсанд бол бүр яасан ч нөө хүндэрч байгаа болцсон байлээ манай охин. Тэгээ нөө сая чусокоор бит 3 дэлгүүр яваад гадуур явсан чинь нөө хүндрэх гээд өглөө хүндрээгүй. Тэгсэн чинь бүр ингээ дүлээд байгаа байхгүй. Тэгээд бит 2 за яг памперсандаа хүндэр тэгээд арчаа цэвэрлчихье гэсэн чинь бүр юус дүлээл бараг 10-20 минут дүлж байгаа мөртлөөс хүндрэхгүй, памперсандаа хүндрэхгүй. Тэгээ 0 ороод тэгээд тосгоор хүндрээд. Тэгээ ер нь бол памперсанд бол хүндрэхээ болцсон байгаа шүү. Памперсанд бол хүндрэхээ болцсон байгаа шүү эцэнгөө. Одоо гоо ингээд алюминий нухшаа идээд тэгээд хүй бурхууш. Ерөнхийдөө унтах болохоор сая ингээд памперсыг өмсгчлөө. Тэгээд гадуур явах юм уу, унтах үед нь л памперс өмсгөж байгаа. Нөгөө охины чинь мөлхөг гээд ингээд тоглоомын урдан тавиад ингээд хөвтөлсөн чинь мөлхөхөөс залхуу нүрээд унтчих.
Тэгээд одоо ингээд нэг 2 цаг би чөлөөтэй болж байна. За би одоо гоо нөгөө бүр яраа байхад нь тэрэгнийх нь та нар миний нөгөө нэг дээр юм лаг үтсэн болвол гоогийн тэрэг танилцуулж байгаа влог байгаа шүү дээ. Тэгээд яраа хахад нь ингээд ор шиг ингээд болгоод яг тэрийг ашигладаг гэсэн аахгүй юу? Сагс шиг гэх юм уу? Тэгээд тэрийг ингээд дотроос нь ингээд цахилгаандаж гаргаж ирээд ингээд аваад ингээд ухсраад хийдэг байхгүй. Тэгээд яраа баг 2 сар хүртэл тэгж ашигласан. Тэгээд яг тэр үед одоо гоогийн тэрэгнийх нь анжон бэлт одоо нөгөө аюулгүй бүсийн алга болгосон юм шиг үлээ. Тэгээд дараа нь 2 сар гараад зүгээр юм өндөг шиг одоо яг ингээд суулгаж явуулдаг. Тэрийг ашиглах гэсэн чинь ашиглах гад буцаага тэргийг ухсарсан чинь яг анжон нөгөө нэг аюулгүй бүснийх нь энэ хоёр талынх нь энэ хэсэг нь байгаа. Нэг доотлого нь ингээд төгжигдээд ингээд таг гэд ордог энэ доотлын хэсэг шүү дээ. Тэр нь байхгүй олдохгүй бүр өрөөсөө Мимагийн сайт дээрээс тэр аюулгүй бүсийн дангаар нь захиалах гэдэг. Тэгээ уцнаасаа өгчтрөө өрөө захиалах гэсэн чинь юу яагаад нөгөө нэг уцнаас болдгоо мэн заавал компьютер дээрээс захиалт юм байна. Тэгээд гоо одоо бүр амар хөдөлгөөнтэй болсон болохоор зэрэг заавал анжон бил нөгөө аюулгүй бүсийн заавал зөөхгүй болвол ингээд унах гээд байгаа юм шиг мэдрэмж төрөөд амар хурдуулаад болсон. Зөвхөн ганц аюулгүй бүс нь дангаараа 59,000 вон. Төгрөгөөр бараг 150,000 төгрөг гэсэн. Угаасаа энэ тэрэг нь өөрөө аюу үнэтэй тэрэг учраас тэгээд ангууд нүртэл ер нь болж байгаа үнэтэй л идэм байх. Амар хайран байгаа ч тийм ингээд анханасаа энэ аюулгүй бүсэн зүгээр байсан юмыг аавын хариуцлагагүй хайнга үйлдэлээс болж ингээд зөвхөн тэр төгжигддэг хэсэг нь л байхгүй алга болсон. За тэгээ одоо амар охиноо унгалтай нэж тэрэгэн дээрээс нь тэгээд захиалчээ. За энэ болохоор яг сайт дээрээ гоогийн тэргүүд нь иймэрхүү үнэтэй байна. Анжон бэлт. Одоо энэ харж байгаачлан ганцхан ерөөс энэ нь л алга болсон. Энэ нь байгаа аахгүй юу? Тэгээ ингээд 59,500 вон. Энэ бүр ингээд амар нарийн захиалгын тулд ингээд тэрэгнийх нь ийм доор ийм тусдаа тэрэг бүр тусдаа ийм кодтой байд юм байна. Тэгээ энэ кодыг энд орж ингэж бүртгүүлж захиалах юм байна. Яа гэдэг ядаргаатай юм яасан. Ганцхан тэрэгнийхэн тэр сериал номерын оруулаад болчтгоо бүр амар их мөглөлтэй байна юу. Юурын сэрч юм уу? Сэрчээл ганцаараа өвдөдсөн юм. Би сая нөгөө Франц руу өгч рүүгээ гоо сайхны юм энэ дээр захиалсан Солонгос. Тэгээ тэрийг явуулчаад тэгээ одоо замаараа итэм орч нөгөө сая захиалсан яг Солонгосоор хэлэх гээд байгаа юм. Сая нөгөө захиалсан аюулгүй бүс тэрнийхээ мөнгийг цагийн дотор хийгээрэй гэсэн байсан. Тэгээд
тэрнийхэн мөнгөний замаараа итэм орч хийчихэд цаашаа гог эмнэлэгт үзүүлэхээр явна. Бас магадгүй юуны ханиадны вакцин мөлөө тариулж магадгүй. 네. 엄청 잘 먹네요. Сая гоо вакцинаа илгэчлээ. Тэгээд одоо гэрлүүгээ орохгоо талхаж явна. Өнөөдөр гоё кимчи богомбап хийж идэнэ. Тэгээд замаараа Мастас кимчи аваад тэгээд спэм авна. Гоод өчтөр интернетээс би ийм бандаг захиалж авсан. Тэгээд зүгээр юм даавн тэгээд артлын ийм хөөрхөн ийм гүзээлцэнтэй. Тэгээд энэ болохоор ингээд дотор тал нь яг энэ одоо нэг салтаа хэсэг нь ийм зузаан ийм баггүй. Тэгээд одоо нэг шээлээ гэж отгоод ингээд жоохон шээс ингээд шингээх боломжтой. Тэгээд нөгөө олон удаа шийхэд би зүгээр ингээд нэг удаа л одоо бицсад олвол одоо доор нагаа юм хум ингээд шууд амар шалбан ороод нэвтрээд авахгүй ерөнхийдөө энэ чинь шингээгээд авчих юм боломжтой. За тэгээ одоо зүрэг цэвэрлэе.